монголчууд бид нар онгоцноос бохоод бүр шоконд орсон л та. Айгу олон хүн тосоол ээж аав. Тэгэл нэг ая явахад яг өөлчих гэдсэн. Тэгж үлээж авах гэж юусоо мэддэг байсан. Анх удаа л тэгж хөтөлж үтсэн. Манай имээ ивцээсэн ба. Буугаалцэг шууд төлөвчлээ. Тэгээ нүдэндээ нөлөмстэй аюу гоё лсэн да. Тэг би ч нөлөмсөө нуугаал. Тэг ер нь амар баяртайсан. Би 2004 онд Сүхбаатар аймагт Гамбат гүшүү удирдлагын дор сүмгээ секцэн анх удаа орж исэн. Тэгээд одоогоор 12 жил хичээлж байна гэсэн үгээр. Одоо би яг 10 жил 2006 оноос шүү дээ. 14-5 таас хойш тоглолоо. Тэгэхэд яг одоо яг нөгөө Sprite 3-3 гэдэг тэмцээг эхэлдэг гэсэн. Тэгэл бид нар яг баг наснаас нь ахуулаад тоглож эхэлсэн. Анх бол гэл найзтайгаа гудамжинд тий 3-3 ингээл тоглолдог байсан. Тэгэл цаашлаад сургуультай тоглодог бол анх ган төмөр багшгээд лидер огийн тасгалжуулагч тэр багш дээр анх очиод бэлтгэл хийж үзчихсэн. Тэгээд цаашаа сургуулийнхаа секцэнд Нима багшийнхаа доор яваад сүүлд 9 онд TL63 гэж яг тухайн үеийн нэг өсвөрийн яг шилдэг багийг бэлтгэж юм уу нэг ерөнхий шилдэг хүүхдүүд тоглолдог нэг тийм баг байсан. Тэгээд тэрэнд анх найзтай хэлээд ингээд тулгаа багшд анх хэлүүлээд тэгээд TL-чэд анх орж ирсэн. Бүр багаасаа бүр жоохноосоо цугтаал TL63 гэж шоу үзүүлээл явдаг хүүхдүүд маань ингээд нэг баг болоод сэтгэл зүрх бүх юмараа баг нэг цул болсон л гэж хэлж болно. Баг сургуулийн спорт анхинд нөхрөлсөн балчир хөвгүүд том мөрөөдөл өвөрлөж дэлхийн дэвжээ зүүдэлж өссөн тэднийг нэг хүн нэг баг болгож нэгнээ мэдрэх, нэгнээ ойлгох зөн совинтай болгожээ. Тэдэнд их хүсэл тэмүүлэл байсан. Энэ зорилго тэмүүлэлдээ үнэнч байж, их хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж, урсгасан их хөлс байнгын бэлтгэл сургуулалтынхаа үр дүнд өнөөдөр тэд дэлхийд танигджээ. Монголын сагсны дүүхэн анх удаа дэлхийд аврагч явж байгаа. Аз төв төлөөж явж болохоор бас амар том бодож явсан. Дэлхийн авраг гэл айгуугаа санагдал. Тэгсэрнээс баг хайцтай. Бүгд л амар өндөртэй. Анхын ч мэддэггүй. Өмнө Азийн аврагт 3-3 тэр мөнгө медаль авсан. Тэгэхээр ууг нь бас 3-3 юм чинь гайгүй баг. Тэгтээ дэлхийн багууд гэж бодглохлоор жоох айцтай явжсэн. Очоод анх удаа бэлтгэл хийхэд чинь шал нь өөр. Ийм модон шал, эрзэнийн юм нөхтэй шал. Тэгээ бөмбөг нь өөр. Бас эхлээд жоохон эвгүй байсан. Яг өмнө бол нөгөө шинээн тулсан Азийн аваргаар л нэг тоглож ирсэн. Тэгээд баян бэлтгэл хийдэг болохоор бөмбөг нөгөө арай жижиг юм байдаг. Тэгээд жоохон эвгүй. Тэгээд нөгөө дэлхийн мондгүйцтэй өрсөлдөнө гэж бодохоор сэтгэлд бас энэ хүнд бас нэг юм хувь заяа байдгийм байна бас гэж амар их бодож байсан. Мэдээж бид нар тэмцээнд явахдаа юу гэж хожигдно гэж очихоо. Мэдээж медаль аавна, амжилт үзүүлнэ. Монгол орныхоо нэрийг ингээд гаргана гэл явжсэн. Эхний тоглолт ер нь жоох эвгүйсэн. Ихтэй эз орны багтай таарсан. Тэгэл тэр тоглолтыг хоцсон. Хожоод ер нь тэгэл ер нь арай нэг тайвширч эхэлчихсэн. Гэл нэг амьсгаа бол нэг тайвшраад за ер нь гайгүй болох юм байна. Би нөгөө эндээс бас яг бэртэлтэй очсон л доо. Хөл хавтсан байсан. Тэгээ энд явахлахаас өмнө 5-6 хоног имчилгээ хийж байгаа байсан байсан. Тэгээ зооны тоглолтууд дээр
Тэгээд энийг хүчилж тэгээд яг өөр хөрөж тоглож чадахгүйсэн. Хөл автчаад жоохон тоглоод. Лигийн бэртэлтэй тэгэл дөрвөлээ явсан чинь нэг нь сэлгээний нэг тоглогч байгаа. Тэгээд тэр мэн ганц хүүгээ нөхөд одоо амраах үед нь амраагаад тэгээд сайн тоглосон байгаа. За яад бол гэдэг бол гайгүй болов гэл багш ч гэсэн явахдаа өглөөс амжилаараа тэнд очиод хөл гараа өвтөн шалтгаан байхгүй шүү. Тэнд очисон л бол бүх юмаа гаргая шүү гэл. Өөрөө өөртөө бэлтгэхийн тулд хүн нөгөө сурснаар хүсснээр игээд энэ бэлтгэхийн тулд маш олон жилэл 2 олимп, 2 дэлхийн аварга те Азийн наадмууд бүгд очиж үдчихсэн. Тэгээд үнэхээр хэцүү байт юм байна. Тамирчдаа бас стресс төлөхгүй сэтгэл зүй гэдэг хамгийн чухал байт юм байна. Тэгэл Унгарын баг дээр би тоглоогүй үнжицээ. Тэгэл хэсгээс гараад за Австрал за маргааш тасл чухал юм ирлээ те. Тэр л гол нь дахиж юм боломж олдооч үгүй ч. Дахиж дэлхийн орох боломж байгаа ч үгүй ч. Энэ л миний үстэй сүүлийн боломж. Бид нар ч гэсэн бинийх ч бид бүгдээ. Тэгээ энэ дээл одоо амжилт гаргах шиг бүгдээр хичээ шүү гэл. Ер нь Австрал Ливано хоёрын тоглолт бол маш чухал. Маш хүндж тоглолт болсон. Австралийн шийдэл 8-1 дээр таарсан байгаа. Ямар ч гэсэн Австралиад нэрийг сонсохоор ч үгүйсэн тэр Монгол Австралийн сахисан мөнгө хөгжил ямар үлээ. Тэр тоглолтын дээр бас жоохон сандарч байсан. Гинэ маагч ер нь юунда Азийн богтод болж зоондоо тэг гарч ирэл нөгөө юм Австрал олимп дэлхийн аврагт ордог. Эхний 3-т ордог. Австрал хэлдэг юм гээд ер нь ил төсөөлөгдөхгүйсэн л та. Яг угсаа тэгэл Австралийг сонгосон. Ямар ч сайхан байхгүй. Угсаа хожин идэх ихтэй болсон. Нэг тоглолт эхлээл бөмбөг гарт өгөөл. Эхлээл манай ихний хоног аваад манай авч явахад за одоо ч болмоор юм байна да. Хожичмаар юм шиг санагдал. Тэгэл цаг дуусал үтсэн тэгээ ямар ч эцсийн үест хожоол бас өөртөө бас амар итгэхгүйсэн Австралиг үтсэн гэдэгтэй. Гээ онцлох гэх юм бол Ливановтой өвөө хүнд байсан зөрдөг тоглолт. Тэгээд дэлхийн аваргын яг дөрвдүүлсэн тэр мэдрэмж бага хэмжээний айц. Тэгэл за яана одоог нь ганцхан тоглолч гэж бодвол энийг очиж юм бол хөнгө медаль итгэж өгөхгүй бас жоохон айцтай. Хожигдож болохгүй гэл дотор амар утцсан. Тэгэл мөнгөн медалийн болол хангацаад юуны үдвэл маш их баярлж байсан. Бас дэлхийн том үзээс медаль авч үздэг юм байна гэж бодоод. Тэгэл бас дахиад жоохон шуунсан. Дахиад за Францын өмнөх тоглолтыг үзсэн нэг болмоор ч юм шиг санагдал. Хүчний үдвэл мах айгүй дутуусэн л да. Нэг хамгийн өндөр маань бид хамгийн өндөр нь Францын тоглогчийн хамгийн давхан тоглогчоос намхан байсан учраас бид Франц биеийн хүчийн хувьд бас хамаагүй илүү. За тэгэл ямар ч байсан багш дасгалжуулах хийгснийг хэлээл тоглоол хичээгээд үзэндээ гэл тоглосон. Аргууллаа тоглоод яг бас яг нэг хожоол шууд ингээл орилол баярлах чөөр яг аргууллаа тоглоо хожигдсан болохоор хажууд Франц бүр айл орилол бид нар хожигдсан болохоор энэ шоконд орсон. Яах юм бол хожигчод орилоод тэнэс мэдхгүй тэгэл талбай дээр зогсож гинтл багш өсгөө захирал монголчууд гэрээ гэж орж ирлээ. За баяр үргээ. Мундаг байсан шиг байлаа. Монгол гээ энэ өмсгөлийн хүмүүс ч бол дэлхийн тийм том тооцноор залгаа их их баярлж байсан. Тэгэхээр хожигдсан ч гэсэн айгүй их баяртайсан. Дэлхийн аваргын мөнгө авчлаа ш тэгээд итгэж өгөхгүй. Одоо ч гэсэн бас яг итгэж өгөхгүй шиг л байна. Өрөөдлийн хамгийн оргил үе гэх юм уу миний амьдралээ. Сагсан бөмбөг анх хичээлж эхлээд ихсэн тэгээ цаашдаа ингэж ер нь тоглосон бүх тэмцээнд хамгийн оргил хэсэг нь сая ингэ дэлхийн аваргын медаль хүртэх тэр мэдрэмж байсан. Монголын сагсан бөмбөгийн спортын түүхэнд онцлог торгон мөч өнөө жил тохиож
зорилго нэгт залуус Монгол гэдэг нэрийг дэлхийд хамгаалж чадлаа. Дэлхийн дайдад өрсөлдөх Монгол хөвгүүдийн зүрх зориг ур ухаан жигдэрч. Энэ л тэмцээний оролцогч их гүрнүүдийн шилдэгүүдийг сөхрүүлсээр дэлхийн аваргын тэмцээний мөнгөн медаль эх орондоо авчирсан билээ. Монголын сагсан бөмбөгчд маань багийн спортын маш том амжилтыг гаргаад Азийн аварга шалгаруулах 6 дахь удаагийн тэмцээнд төрүүлээд улмаар 3-3 Азийн аваргад мөнгөн медаль аваад хятад Монгол хоёр маань твэ төлөөлөөд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо. Тамирчин үний дасгалжуулагч одоо багш хүний үйл хамгийн сайхан зүйл. Да ялангуяа манай оюутнууд ингээд анх удаага манай сургуулийн бахархал болж байгаа шүү дээ багийн спортоор. Сагсан бөмбөгөөр дайлуу. Би өөрөө сагсан бөмбөг маш их дуртай. Тийм учраас сагсан бөмбөгөөрөө манай оюутнууд ингээд дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэнэ гэдэг чинь да ялангуяа тэнд хажууд нь байгаад бүр амжилт гаргахын яг тэр торгоо агчдыг мэдрэх бол баг үгээр хэлсгүй. Бид нар бас нэг спортын сэтгэл зүг бас маш сайн судалж байгаа. Манай спортын салбарт сэтгэл зүй гэдэг нэг том шинжлэх ухаан орж ирээ арай бага орж ирсэн юм болоо гэж бодож байгаа. Тэр сэтгэл зүг бол маш сайн судалж байгаа. Манай нэг спортын сэтгэл зүгээр дагнсан багштай бас нэг тэр шинжлэх ухааныг маш сайн судалж байгаа. Хүүхдүүдээ арай Монголд байдаг спортын сэтгэл зүгээр өөрөөр бэлдсэн. Тэгээ багаас нь ч бэлдэж явжсэн. Тэгээд саяхан ч биелээ оллоо. 16 онд сайн оюутны Азийн аварга болоход сэтгэл зүйч шидэртэй ер нь айгүй олон юмтай ажилласан л та. Тэгээд сэтгэл зүйд ингээд зааж хахад бид багаараа яаж сэтгэл зүгээр илүү бах вэ те? Илүү сэтгэгээд илүү хүчтэй ингээд давталж хамгаалж явах хэрэгтэй гэдэг тийм нэг юг өөртөө суулгаж авчихсан. Тэгээд яг тэрүүгээр бид нар чи яг ярилцаал тоглолтын өмнө гэсэн за бүгдөө гоё хүчтэй илүү ажиллана шүү гэл. Хүүхдүүдийн хувьд гэх юм бол өөртөө сэтгэл зүй маш өндөртэй хүүхдүүд хинээс ч айхгүй ухаантай зоригтой тамирчин хүнд байж болох маш том шинж чанарууд байсан. Яг өөрийнхөө хувийн ур чадвар яг онцлог нь бол одоо хамгийн перфект хамгийн яг зөв хүмүүс гэж болно яг тоглож байгаа. Бид дөрөв бол нөгөө нүдэ анаал байсан энэ юу их чинь та гэдэг бил мэддэг болцсон байсан. Ер нь үгүйсээ хэдэн зуун дандаа зөв бэлтгэл хийж байгаа. За нөгөө чинь ингэ чинь за өсрөн шүү. За одоо тгий шүү гээл. Бодроо бараг ярилцахгүй л нүдээр ингээл ингэтэл нэг нь тийшээ үгээл яг ийм болчихсон. Ер нь Jackson College finishes at the rim. Number 10, gun shoot! Mongolia number 12, into the net, nice pass! Better finish! Team Mongolia. Тоглолтын тактикийг Монгол стил гэдээ гаргаж ирчээд байгаа. Тэгээ энэ Монгол стилээрээ ер нь бол одоо 5 төвийн багийг хожиж үзлээ. Азийн, Япон, Филиппинийг хожиж үзсэн, Европын Швейцарыг хожиж үзсэн, Америк төвийн Чилийг хожиж үзсэн, Өмнөд Африк төвийн Мозамбикийг хожиж үзээд сая ер нь бол Далайн чандах орны Шинэ Зеланд, Австрали гэдэг нь Австралиг хожиж үзлээ. Тэгээд тактикийн хувьд гэх юм бол оюутны Азийн аварга 6 дахь удаагийн Азийн аварга болоход ч гэсэн яг эхнээсээ төлөвлөж явж байгаа л дунд нь нэг л алдаа гаргасан. Саяны тэмцээн дээр ч гэсэн үндсэндээ яг тэмцээн эхлэхэд төлөвлөж исэн бүх тактикаараа явсан. нуруу өндөр болохоор шууд хамгаалт товтлогоо айлуулна. Шууд нөгөө цэслэмслэн дэрнгүүл өндөр ном зөрдөн шүү дээ. Бид гур бол шууд хамаагүй шууд солиосолол хэний ч хамаагүй холбогдчихсэн аваад түүжсэн төвийг аваад нөгөө тоглооны цагт баг болохоор тэгэл тоглосон юм. Довтлогон дээр тэр хамгаалтан дээр тэр. Тэрээс айлын нэг намхан тоглогч дээр илүү түлхүү довтлогоогоо тэр тоглогч дээр илүү явна. Хамгийн гол нь хамгаалт, хоёр дахь боломж. Одоо хогны бөмбүүдийг одоо бүгдийн төвхтэй шидэлтүүдэд унгах одоо нэг өөрөөс намхан холбогч өөрөөс нэг хүч бий арай дутуун байх юм бол тэрийг доороо шахаж тоглох. Тэгэл өндөр хүн байвал зайд 3 дээр гарч тоглол намхан хүн байгаа нь самбар дороор хин ч ялаагүй. Тэгэл хин аваад залаал яг нэг тийм стил. Бус орны баг болохоор яг нэг мэдээж яг нэг холбогчтой, яг нэг төвтэй өндөр. Тэгээ нэг одоо тоглогчийн байрлал байсан. Яг тэрийн л маахыг эсрэг юм шигсэн. Холбогчийн айл болох доор нь авч явахад бол өндрийн урийнхаа гадаа гаргаж энэ зөв хөдөлгөж тоглохыг бодвол юм багийн тактик юм байна.
талбай дээр гараад тэгэл ямар ч байсан хожихын төлөө бүгд хожихын төлөө багийнхаа төлөө нэг эхлээд гэсэн нэг оноо ч гэсэн багтаа тус болчихсон нэг хүн хамгаалаад гэсэн тус болчихсон гэж бодож л тоглолтогдоо тэгэл дасгалжуулгынхаа хий гэснийг хийгээл хийж чадах юмудаа яг бүр илүү сайн хийгээд хичээгээд тоглолцгоо өөр илүү төтөн бодох юм байл л гэж төгсөж шүү. Тэмцээн эхлэхэд төлөвлөсөн бүх системээрээ явал нэгдүгээр байраар гарах гэж байгаа болоод хоёрдугаар байраар гараад зохион байгуулагч орноос зөөрөөл тэгээд эсрэг талынхаа зооныг харж байгаад Францын багийг хараад ер нь бол одоо цуг явсан хүмүүс бол мэдж байгаа. За Францтай л финалдах юм байна даа л гэж бодож байсан. Тэгээ ерөнхийдөө бол Францын тоглолт бол бас хүн тоглолт болсон. Тэгэхээр бас нийт оюутнуудаараа бол мөнгөн медаль авсандаа бас багшийнхнууд бол бааш их баяртай байгаа. Тэгэхдээ энэ Францыг хожижий гэж бас бодлоо байсан. Тэгэхдээ бол үнэхээр хожоогүй. Бусад 6 тоглож тэгээд олоо тоглож 5 хожиж 2 хожигдоод ингээ мөнгөн медаль авсан. Эсэгтэй нэг тактикийн хожигдлоо аваад тэгээд яг аврагын төлөө төлөвлөсөн бүх ёсоор ажиллаж чадаж байгаа. Монголын спорт сагсан бөмбөгтэй чадаж байгаа бид. Тэмцээн дуусахад манай тамирчдыг допингийн шинжилгээнд оруулсан байх юм. Аргач байна. 3 сая гаруй хүн амтай Монгол улсын баг тамирчид ийм өндөр амжилт үзүүлнэ гэж төсөөлөөгүй байсан лав таньц. Манай бас сая 16 Азийн 2 жилднэг болдог элсний наадамд шигшээ гэнэ ах нар нэрээд мөнгөн медаль авсан. Тэгээд Азийн аварга болсон. Тэгээд сая очиод тоглосон яг олон улсын FIFA-гийн олон улсын сагсан мөчтэй. Хүү Монгол одоо яагаад юу болоод байна гэгээд маш их бас ярилцлага явж байгаа. Анх очих чинь европчууд чи тоохгүй шүү дээ үзэдийг. Тэгэл нэг хит хожоод ирсэн чи европчууд айгаа тоож байгаа. Айгаа ойрхон дуурж мөнгөрөл өдөртөө хоол моол нэр бүгдээр бөөнөр ордог болохоор айгаа монголчууд бас айгаа хүлээж авч байгаадсан. Нөгөө нүднийхээ болонгаас харахгүйсэн Европууд те эмгтэй эрэгтэй багийнхан манай тамирчид руу бас те бас л нөхөрсөг болдог. Ер нь тэгээд манай бүх тэмцээнд очихоор өмнө нь бол допингийн шалгалтанд орох тоонд ордггүй л орон байсан шүү дээ. Тэгээ одоо дандаа бүх тэмцээн дээр допингийн өрөөрөө тамирчдын маань аваад явчихдаг байсан багш нартай. Одоо хөгжөөн дэмжигчд маань ч гэсэн сагсан хүмүүс сонирхогчд маань ч гэсэн ямар ч тэмцээнд явсан яаж байгаа бол гэж сэтгэл дарж харж үзэж хүлээдэг болсон. Тэгээ бид нар хүлээлтийг нь бол одоо энэ жил олон улсын 8 тэмцээнд оролцоод 7 медаль авлаа. Тэгээ нэг тусалж дэмжиж байсан бүх хүмүүстэй ийм юмний төлөө тусалж дэмжиж байсан ш. Та нарын итгэлийг алдахгүй тул ийм том юм зорж исэн. Хинч байсан тус үзүүлж байгаа хүн болгондоо та бас тэр тусыг чинь ачаар хариулаад бид нар багийн спорт энэ бол биднэрт өшөө эхлэл. Одоо биднээсээ хувьд бол Европ руу Европын тэр стил лиг саяны Францтай тоглоход ч хүртэл тиймэрхүү байдал ажиглагдсан. Тэрийг бол судалж бас үзэх ёстой юм билээ. Ахаад цаашаага одоо удахгүй биднийг олон улсын сагсан бөмбөгийн холбоо дэлхийн том гран-при тэмцээнүүдэд уурна. Тэгээд дээрээс нь багийн спортоор дэлхийн аврагт ороод бүр жинхэнэ FIFA-гийн буюу те үндсэн 5-5-аараа тоглодог сагсан бөмбөгт орох том зорилго байгаа. Тэгээ мөрөөдөл болгон биелдэг. Энэ тэмцээн бол одоо FIFA буюу олон улсын сагсан бөмбөгийн холбоо олимпиад оруулах гэж байгаа. Одоо волейболоор бол одоо элсэн дээр волейбол тоглоод волейболын төрөл маань 2 төрлөө байдаг. Сагсан бөмбөгөөр бас олимпиад оруулах гэж байгаа. Маш том анхаар дэлхийд хөгжүүлж байгаа. Энэ сагсан бөмбөг бол төрмөл жинхэнэ монголчуудын сагсан бөмбөг гэдгийг олон улсын мэрэгжилтэнгүүд хүртэл зөвлөж байгаа. Дэлхийд ч гэсэн сагсан бөмбөгийг глобалчлуулж олон улсад гаргаж байгаа. Тэгэхээр бид бүгд магадгүй сагсан бөмбөгөөр энэ сагсан бөмбөгөөр олимпиад орох уран боломжтой спорт байгаа. Тэгээ Монголын сагсан бөмбөгчд маань багийн спортын маш том амжилтыг гаргаад Азийн аварга шалгаруулах 6 дахь удаагийн тэмцээнд төрүүлээд улмаар 3-3 Азийн аваргад мөнгөн медаль аваад хятад Монгол хоёр маань твээ төлөөлөөд дэлхийн аварга шалгаруулалт тэмцээнд оролцлоо. Тэгээ дэлхийн аварга шалгаруулалт тэмцээнд анх удаага Монголын сагсан бөмбөгчид дэлхийн дотголтой тэмцээнд оролцоод улмаар маш амжилттай тоглоод мөнгөн медаль авч хүчирхэг Австралийн баг, Таиланд, Хятад, Унгар гэсэн шилдэг багуудыг хожоод мөнгөн медаль аваад Монгол хүн багаараа ажиллаж чадсан Монгол хүний авиаскийн онцгой юмаа гэдгийг нотолсон түүхэн он жилүүд өнгөрч байна. All my friends are heathens, take it slow. Wait for them to ask you who you know. Please don't make any sudden moves.
Мэдрэмжийн хувьд бол маш гоё шүү дээ. Загсамгийн талбай дээр гарсан байхад айгүй аз жаргалтай. Одоо жишээ нь найз нөхөд ихтэй болно. Багийн спорт гэдэг чинь тэгэл багаар ажиллах. Одоо тэгэл одоо юу багаар ажиллаад бүхэл миний амьдралын одоо сайн сайхан өмнө загсан бүхтэй салчгүй холбоотой гэдэг та. Хүүхд залуучтай хандж ирвэл нэг хичээсэн зүйлийнхээ үнэн ч бай. Шудраг бай. Тэгээд хөдөлмөрсөн үнийг хизээч гомдоод өгөө гэдэг үгэнд би өөрөө амар дуртай. Тэгэл сайн хөдөлмөрлөл гэж хэлээ да. Мэдээж одоо чэсттэй бэлтгэл сургалтаас жигшээ багтаа орж тоглохыг бодож байна. Хичээн мэдээж би оройгоо орохгүй л те. Өөрөө хичээж бэлтгэлээ жигшээ багтаа ороод чааштай бас олон улсын тэмцээнүүд явж амжилт гаргах гэж бодож байна. Тийм мэдээж миний зорилго одоо үндэсний шгшээдээ орж ингээд Ази аврахт дахиад ингээд илүү бүр том амжилтыг гаргахын төлөө мэдээж одоо ингээд дэлхийн аваргаас ингээд авчлаа гэд ханж болохгүй. Одоо энэ дэлхийн аваргын мөнгө маань улам их надад хариуцлагыг өгч байгаа. Тэгэл мэдээж Монгол хүн болсонд хамгийн эхлээд бахархаж байна. Одоо Монгол гэж энэ гоо сайхан орон төрснөөрөө бахархаж байна да. Монгол гэдэг оронд төрөөд Монголын багийн спорт амжилт гаргасан гэдгээр бахархаж. Монголын гэсэн бүх тоглоод тэгээд тодорхой хэмжээний амжилт гаргасандаа бас бахархаж байна. Сүлдэт алтан багнын дэрэгдэх ширхэг чулуунаас Сүбаатарын талбай хүртэл эх хорон минь оршдог. Монгол түмний минь бахархал төвгүүдийн амжилт ашид уурсагдах учиртай.